Hey, welcome to Hati Fantasy Podcast. За манайхан юу байцгаана? MB-гийн 6 дугаар 7 хоног маргаашаар өндөрлөж 7 дугаар 7 хоног хаяанд ирсэн байна. За тэгээд энэ 7 хоногийн хувьд бол маш олон гоё тоглолтууд гарсан. MB-гийн ертөнц бол ярих юм маш олонтой нэг 7 хоногс болж өнгөрлөө. Тэгээд хальт MB зүгээр ярихад бол мэдээж одоо ихэнх сайн багууд нь ер нь нэг одоо байрлал руу ороод ирсэн харагдаж байна. Тэгээд мэдээж зарим багуудын хувьд гэмтэл бэртлээ шалтгаалаад хүссэн амжилтаас үзүүлэхгүй байна тий. Ялангуяа бол Miami Heat бол одоо бүсийг 13-д бичигдэж байна. Тэгээд Toronto Raptors 12-д бичигдэж байна гэдэг ч юм уу. Эдгээр багуудын хувьд бол гэмтэл бэртэл бол маш их байна. Би бол нэг санаа зовхгүй байгаа. Хүмүүс бол нэг санаа зовж байгаа шиг байна. Ер нь дээшээ мацаад гараад ирэх нь бол тодорхой хаа гэж бодож байгаа. За тэгээд харин Western Conference-д бол ер нь одоо дээгүүр багууд нь эл байралтай л багш гэн. Тэгээд Utah Jazz баг бол энэ 7 хоногийн хувьд бол гол ярианы сэдв байсан те. Одоо NBA-г одоо ихтгэл төгс тэргүүлж байна. Тийм учраас Utah-гийн сагсаг бөмбөг бол үнэхээр гоё явж байгаа, хэрэгжиж байгаа. Одоо л яг нөгөө нэг пик буюу оргил үе дээрээ ирж байгаа харагдаж байна. За тэгээд маш аюултай ийм баг байна. Ер нь бол одоо Houston Rockets James Harden явуулснаас хойш маш сайн байгаад байгаа. Хамгаалтаар бол James Harden-ыг явуулснаас хойш бол номер 1-т байна гэж одоо стат харсан. Тэгэхээр үнэхээр сайн байгаад байгаа. Тэгээд Dallas Mavericks 13-т байна. Энэ бол бас муу зүйлт байна. Тэгээд сүүлийн 5 тоглолтонд хожигчлаа. Жохо хэцүү л харагдчихлээ. Dallas-ийн хувьд бол тэгээд энэ үйлрэл ер нь Luka Doncic-ийн хувьд зарим шүүмжлэлч ер нь түүнийг бас нэлээ сайн стат үзүүлдэг мөртлөө хожиж чаддаг гэсэн юм одоо зүйлийг ярьж ийлээ. Тэгээд гэтээ Далс гайг ухаа. Ер нь бол дээшээ бас мацал мацхах. Гэтээ тэгж одоо дээгүүр гарна гэдэг бол худлаа л болчих шиг боллоо. Далсын хувьд бол тийм учраас Лука Дончичийн MVP-гийн өрсөлдөөн бол нэлээд л хэцүү хомигчлаа гэж харагдаж байна да. За нэг NBA-гийн ертөнцийн нэг юм ирдэг байлаа. За хальт ярихад бол маш гоё явж байна. Тэгээд Philly бол маш гоё байна. Utah бас маш гоё байна. LA-гийн хоёр баг гоё байна. Гэт ер нь одоо асуудалгүй багууд бол зөндөө байна уу. Тэгээд асуудалтай багууд ч олон байна. Мэдээж Minnesota Timberwolves бол үнэхээр NBA-гийн хамгийн муу гэдэг нэр баг харагдаж байгаа шиг байна. Тэгээд Катийн гэмтэл бас нэлээ хэцүү байдалд оруулсан байна. Тэгээд Washington, Memphis гэдэг нөгөө ковидоос шалтгаалаад тоглож чадахгүй дандаа хойшлтод байсан тоглолтууд маань эргэж ирсэн байгаа. Тийм учраас бүх 30 баг тоглолтуудаа явагдаж гин гэдэг утгаараас нөхцөл байдлын хувьд бол бас нэлээд сайн харагдаж байна. За тэгээд нэг MB-гийн эргэн тойрон нэг юм ирдэг байна. Тэгээд шууд одоо фэнтезигийнхаа подкаст руу орё. За энэ 7 хоногийн хувьд бол ярих юмнууд бол тийм ч их биш байна бас. Сансныг бодоход яг гоо мэдээж одоо пэйжээрээ хүргэсэн мэдээллүүдийг подкастраа мэдээж хүргэдэг байгаа тий. Тэрийг бол та бүхэн бас мэдж байгаа. За тэгээ хамгийн ихний мэдээлэлэр бол Indiana Pacers багийн хамгаалагч Caris LeVert түүний хувьд нөгөө зүүн бөөрөндөө нэг хавдрын ихэн шинжийн хавдартай гэсэн юм одоо онштой байсан шүү дээ тий. Тэр нь болохоор одоо хагалгаа хэлгээд тухайн зүйлээ авахгуулаад ингээд амжилттай болсон. Одоо тэгээд түүнийг одоо хизээ эргэж ирэх хэн одоо тодорхойгүй байна. Гэхдээ түүнийг одоо 100% эрүүл сарвал эргэж ирнэ гэсэн ийм одоо мэдээллийг өгсөн байгаа. Тэгэхээр энэ бол маш сайн мэдээ. Тэгэхээр Caris LeVert-ийн хувьд бол маш ирээдүйтэй гой тамирчин. Ер нь бол All-Star баг орохоор ийм одоо тамирчин. Тийм учраас түүний хувьд бас эрүүл сарвал хурдан ирээсэй гэж найдаж байна. Мэдээж одоо фэнтези түүнийг авсан байсан те. Түүнийг одоо эзэмшиж байгаа менежүүдийн хувьд бол үнэхээр хэцүү байдалтай байгаа. Тэгээд яг одоо тодорхой хугацаа бол заагаагүй байна. Тэгээд нэг иймэрдүү одоо гэмтэлх юм уу, өвчин гэх юм уу. Энэ зүйл бас нэлээд олон тохиолддог учраас одоо яг гадны одоо эмч мэрэгчлэлтэнгүүд ч юм уу, гадны аналистууд яг хэлж одоо мэдэхгүй лээ. Яг хугацааг нь. Тийм учраас та бүхэн бас түүнийг бас хүлээсэн дээр ухаа гэж бодож байна. Тэгээд хэрвээ одоо injury list байхгүй бол бас нэлээд хэцүү байдалтай болсон байгаа. Гэхдээ яг ер нь бол яг бизнесийн хувьд бол түүнийг одоо нэх хата өгүүлээд байхгүй байна. Мэдээж одоо Jeremy Lamb ирсэн те сайн тоглож байна.
Даг Мактермос сайн байгаа. Холидейгийн ах トゥ сайн байгаа те. Тийм учраас яг ер нь бол нэг хүчлэхгүй баг бизнесийн хувьд. Тийм учраас ер нь жоохон удаж магадгүй л гэсэн одоо би хувийн таамаг бол байна. Гэхдээ одоо хизээ хийх ёстой бүүм мэдээ. Өстой шинэ мэдээ гарахаар одоо шууд өргөнэ гэж хэлье. За хоёрт нь болохоор Chicago Bulls багийн төвийн тоглогч Wendell Carter Jr-ийн хувьд болохоор баруун одоо quad буюу гойны гэмтэл гэсэн шалтгаанаар 4-7 хоногийн дараа дахин үзүүлж хизээ гарахаа шийднэ гэсэн юм одоо мэдээлэл өгсөн байгаа. Тэгэхээр энэ нь бол нэлээд тийм бас ноцтой гэмтэл гэж одоо дуулсан. Тийм учраас доотлол нь 4-7 хоног тэгээд цаашаага 6-7 хоногч болж магадгүй гэсэн юм одоо мэдээлэл байна. Тийм учраас түүнийг одоо яг хадгалаад байх нь бас нэлээд хэцүү байдал байна. Ялангуяа одоо injury list хүмүүс авах юм бол тийм учраас зүгээр би хувьдаа бол injury list-гүй нэг багтаа түүнийг авцсан байжгаад хайцсан. Тэгээд хаяад өөр тоглогч авцсан. Тэгээд ер нь бол хайцсан дээр авах гэж хувьдаа бодоод байна. Тэгээд багадаа 4-7 хоног гэсэн юм чи ер нь нэг 6-7 хоног 5-7 хоногийн дараа ирэх бах. Тэгээд ирээд одоо энэ бол бас тийм сайн биш байгаа. Тэгээд ер нь бол би бол хавтаа хаяад өөр тоглогч авах шийдвэрийг бол гаргасан байгаа. Тэгээд маш харамсалтай болно. Нэлээд олон дажгүй ирээдүйтэй потенциалтай тоглогчтэй. Гэхдээ яг нэг хүн гэмтэл биш учраас фэнтези менежүүдийг алж байгаа ч гэсэн одоо түүний хувьд бол гайгүй гэж хэлмээр байна. За одоо мэдээж түүний гэмтлээс шалтгаалаад Гаффорд гэдэг залуу гранд гарч байгаа. Тэгээд түүний хувьд болохоор тэгтээ нэг тоглохгүй байгаа. Ер нь бол нэг 10 хэдэн минут тоглож байгаа. Харин хамгийн одоо фэнтези value өсөж байгаа тамирчин бол Thaddeus Young байгаа. Сэлгээс бол маш сайн тоглож байгаа. Тэгээд хамгийн их минутыг ер нь өнгөрүүлж байгаа. 30-аас дээш минутыг ер нь өнгөрүүлээд байх шиг байсан. Тэгээд ер нь их сайн тоглож байгаа. Тэгээд самбар, ассист, оноо өдрийг бол дажгүй сайн авч байгаа учраас Thaddeus Young-ыг бол заавал аваарай гэж одоо хэлмээр байна. Үнэхээр одоо сайн сонголт болж чадах байхаа гэж бодож байна. Тэгээд Wendell Carter Jr-ыг байхгүй үед бол тэгээд мэдээж бас нөгөө Laurie Markkanen-ийн хувьд бас нэлээд боломж нэгдэж байгаа. Тэгээд Markkanen-ийн хувьд бол одоо улирал дуусаад free agent болно. Тийм учраас түүний хувьд бол сайн тоглож одоо өөрийгөө хичээж дайчилж тоглож иж одоо шинэ том гэрээ авна. Тийм учраас түүнийг бас нэлээд сайн тоглох болов гэдэг найдлага бол байна. За нэг юм ирдэг байна. За дараагийн нэг мэдээ нь болохоор дөнгөж өнөөдөр гарсан мэдээ байна. Miami багийн хамгаалагч Tyler Herro-гийн хувьд дөнгөж 2 хон тоглолтын өмнө гэмтлээс иргэн ирээд байсан бол магадгүй дахиад карантинлагдах нөхцөл байдал үүссэн байгаа юм байна. Энэ болохоор Tyler Herro-гийн цуг амьдардаг гэр бүлийн хүн коронавирусын алдар илэрсэн учраас магадгүй одоо түүнийг одоо карантинлж магадгүй ийм нөхцөл байдал үүссэн байгаа юм байна. Тэгэхээр магадгүй одоо Tyler Herro карантинлагдах юм бол дахиад нэг 10 хоног те 14 хоног байхгүй юм. Тийм учраас ер нь бол Miami-г хувьд бол маш хэцүү нөхцөл байдлаас дахиад тулгарчгүй гэж одоо бодож байна. Тэгээд хэрвээ карантинлагдахгүй байх юм бол үнэхээр азны сайн хэрэг байна. Хэрвээ карантинлагдвал тэгээд одоо Kendrick Nunn, Gabe Vincent, Duncan Robinson гэдэг залуучуудын фэнтези value нь бол мэдээж өсөх нь тодорхой. Тэгээд Jimmy Butler өнөөдөр гэмтлээс эргээд маш сайн тоглосон байна лээ. 30 оноо авсан. Тийм учраас одоо Miami-д амжилт бол Jimmy Butler-аас бол үнэхээр их хамааралтай харагдж байгаа. Тэгээд Tyler Herro-ц үнэхээр их хамааралтай. Тэгэхээр магадгүй одоо Tyler Herro дахиад ингээд алга болчих юм бол бас нэг л хэцүү байдалд бас орж магадгүй байна гэж харагдахаар байна. За дараагийн нэг мэдээ нь болохоор Atlanta Hawks багийн довтлогч DeAndre Hunter-ийн хувьд баруун өвдгөндөө гэмтэл авснаар дараагийн 7 хоног дахин үзүүлж хизээ тоглох үгүйгээ шийднэ гэсэн юм одоо мэдээлэл гарсан байна. За тэгээд түүний хувьд бол үнэхээр сайн тоглож байгаа. Atlanta Hawks-аас ер нь энэ улирлын ганц одоо баг гэрэлт хотно байсан да. DeAndre Hunter-ийн хувьд бол үнэхээр сайн байсан. Тэгээд стат сайн өгчөөс учраас түүнийг нэлээд хавгуур авсан хүмүүс маш их баяртай байсан. Ялангуяа оноо, самбар, ассист гэд ер нь бүх статыг жигд өгч исэн. Их гоё тоглож исэн юм залуу одоо бас нэг гэмтэл авчлаа. Тэгээд гэтээ нэг тийм хүнд гэмтэл бол биш юм шиг байна. Гэтээ бас дараа 7 хоног дахин үзүүлнэ гэхээр магадгүй одоо дахиж сонгох магадлал бас өндөр байхаа гэж бодож байна. Тийм учраас бас Atlanta Hawks-ийн хувьд ер нь түүнийг эзэмшиж байгаа менежерийн хувьд нэлээд хэцүү байдал орчуу гэж одоо бодож байна. Гэтээ түүнийг одоо бити аяарай. Түүний хувьд бол иргэн ирээд бол сайн тоглолтоо үзүүлэх нь бол тодорхой хаа гэж бодож байна. За түүний эзгүүд бол мэдээж Cam Reddish болон Danilo Gallinari, Kevin Huerter
зэргийн минут бол нэлээд өснө. Fantasy value бол нэлээд өсөх нь тодорхой. Ялангуяа би Галог бол нэлээд өсөх байх гэж хараад байгаа. Яг гэх юм бол Гало гэхдээ 5 дээр тоглоод байгаа ч гэсэн одоо Хантер гэмтсэн учраас магадгүй одоо буцаад дөрвөлүүгээ шилжих магадлал нэлээд байгаад байгаа. Тэгээд юу болохыг үгүй харъя. Тэгээд мэдээж Cam Reddish-ийн минут бол нэлээд өсөх нь тодорхой. Тэгээд Cam Reddish 30-аас дээш минут тоглож байгаа гэсэн ер нь бол муу байгаа. Гэхдээ Хантер эзгүүд бол өөрийнхөө сайн тоглолтыг бол заавал авчрах хэрэгтэй учраас түүний fantasy value бол нэлээд өсөх нь бас тодорхой байгаа гэж бодож байна. За тэгээд мэдээж Kevin Hurt-ийн fantasy value бол мэдээж жоохон өсгөн. Тийм учраас эдгээр 3 тоглогчийг одоо хогдөрч юм байх юм бол бас заавал аваарай гэж хэлмээр байна. За дараагийн нэг мэдээ нь болохоор гэмтэл өртлийн мэдээ биш. Нэг өөр нэг мэдээ байна. Энэ нь болохоор NBA-гийн зүгээс нөгөө тоглолт нь хойшлтод байсан зарим одоо тоглолтыг 2 дугаар хагас биш одоо эх 7 хоногт тавьсан байгаа. Тэгээд энэ нь болохоор мэдээж Wizards-ийн 2 тоглолт байна. Тэгээд Hornets-ийн 1 тоглолт байна. Тэгээд энэ 3 тоглолт эх 7 хоногт болно. 2 дугаар хагаст биш. Тийм учраас аль болох нөгөө тэгэхээр одоо олон одоо өндсөн багуудын тоглолтуудыг сүүл рүүгээ шахахгүйгээр зайтай газрууд ингээ нөхөд яваад байгаа юм шиг байна NBA-гийн зүгээс. Тийм учраас бас тэгэхээр одоо reschedule гэдэг байгаа. Дахин одоо хуваарлах, одоо дахин зоох дахин тоглолтыг зоох энэ нөхцөл байдлыг бас нэлээд ажиглаж явах хэрэгтэй. Тэгээд эх 7 хоногт бол уул нь бол яг жинхэнэ хуваараар бол Wizards-ийн хувьд 2 тоглолттой байсан бол ингээ шинэ хуваар орж ирснээр 4 тоглолттой болж байгаа. Тийм учраас Wizards-тэй одоо Memphis гэдэг багуудын хувьд бол олон үндсэн учраас тоглолт нь бас нэлээд ингээ нэмэгдээд явах учраас эдгээр багуудын одоо хүмүүсийг авцсан байхад бол нэлээд бас олон тоглолтыг бусдаасаа илүү хийх магадaltaй шүү гэж одоо хэлмээр байна. За тэгээд сүүлийн нэг мэдээнд болохоор энэ дээр болохоор би нэг юу оруулах гэж бодсон юм. Сүүлийн үед солилцоо 8-ны шуум нэлээд их яваад байгаа. Мэдээж одоо удахгүй мэдээж солилцоо 8-ны одоо цонх хаагдана тийм учраас дутууга мэдсэн багууд эсвэл илүү гарч байгаа тамирчтай явуулах одоо эдгээр зүйлүүд одоос эхлээд нэлээд яригдж байна. Тийм учраас энийг ердсөн онцлоод тэгээд эдгээрээс одоо ямар тоглогчийн fantasy value өсөх вэ тэгээд тэр тоглогчийг одооноос ингээ хадгалж явах юм бол магадгүй та дараа нь нэлээд одоо гой тоглогчтой fantasy гой тоглогчтой болох магадaltaй гэдэг утгаараа үүнийг одоо онцлыг шийдсэн байгаа. За тэгээд энэхүү солилцоон явах магадaltaй хамгийн ихний тамирчдаар бол мэдээж Pelicans баг яригдж байгаа. Тэгээд Pelicans баг үнэхээр муу амжилттай байгаа. Тэгээд Lonzo Ball, JJ Redick, Eric Bledsoe гэдэг энэ 3 тоглолчоос ер нь салахыг хүсэж байгаа. Дээрээс нь одоо нэлээд үн хурж магадгүй учраас энэ 3-ыг наймалцах ийм одоо блоктой байршуулсан гэсэн ийм одоо мэдээллүүдийг ер нь гараад байгаа. За тэгээд мэдээж энэ 3-ыг явуулах шалтгаан нь бол мэдээж нөгөө Nickeil Alexander-Walker гэдэг сайн залуу байгаад байгаа. Түүнд одоо минут өгөх ирээдүгэ түүгээр одоо болгох энэ зүйлийг бол ер нь өссөн үсээгүй хийх нь бол тодорхой байх гэж одоо бодож байгаа. Тийм учраас ялангуяа би Lonzo JJ Redick хоёр бол бараг л явах гэж бодоод байгаа. Тийм учраас Nickeil Alexander-Walker гэдэг залуугийн одоо value бол үнэхээр их өснө. Тэр хоёрыг явуулсан хойно. Тийм учраас магадгүй одоо Nickeil Alexander-Walker-ыг хадгалж явах юм бол сүүлд бол нэлээд чулуу болж магадгүй шүү гэж одоо хэлмээр байна. За тэгээд түүнийг одоо мэдээллүүдийг сайн ажиглаж байгаа хэрэг гэлц солигдоод явах юм бол гэлц одоо Nickeil Alexander-Walker-ыг аваарай гэж одоо хэлмээр байна. За тэгээд мэдээж Eric Bledsoe бас нэлээд магадгүй бас байгаад байгаа. Гэхдээ би Lonzo JJ Redick хоёр нэлээд магадaltaй. Гэхдээ Eric Bledsoe арай магадл бага гэж хараад байгаа. Тийм учраас хэрэг Eric Bledsoe ч явах юм бол мэдээж Josh Hart-ийн value нэлээд өснө Тийм учраас эдгээр одоо нөхцөл байдлыг бол ажиглаж байгаарай гэж одоо хэлмээр байна. За Lonzo бол мэдээж New York Knicks баг нэлээд сонирхож байгаа гэсэн юм одоо мэдээлэл байна. Тэгэхээр магадгүй явчих байхаа гэж одоо бодоод байна. За дараагийн нэг магадгүй нөхцөл байдал нь бол мэдээж Derrick Rose-ийн нөхцөл байдал байгаа. Тэгэхээр Derrick Rose-ийн хувьд бол одоо Clippers сонирхож байгаа, New York сонирхож байгаа гэдэг сонирхож байгаа багууд бол байгаа. Тийм учраас Derrick Rose ер нь одоо 3 сарын 25-нд солилцооны цог хаагдана. Тэрнээс өмнө ер нь явах магадлал бол нэлээд өндөр байхаа гэж харж байна. За тэгээд түүнээс шалтгаалаад бол мэдээж Delon Wright-ийн хамгийн одоо гол тодрох хүн болж ирнэ. Вайлын өсөх хүн болж ирнэ. Ер нь гэхдээ одоо ч ер нь Delon Wright бол гоё байгаа. Яг оноо авахгүй, довтлооны муу гатсан, assist, block, steal, rebound гэдэг бол дэжгүй сайн өгж байгаа. Тийм учраас Delon Wright-ыг ер нь
ер нь бол хогдоршин байх юм бол аваарай гэдээ хэлмээр байна. Бүр тийм одоо shallow league биш бол тэ. За дараагийн 8 болохоор DeMar DeRozan-ы 8 яригадаад байгаа. Гэтэ энэ бол миний хувьдаа бол нэлээд бага байх гэж хараад байгаа. Яг гэх юм бол энэ удирлын Spurs-ийн хувьд бас нэлээд сайн байгаад байгаа. Тэгэхээр плей-оффт бол баг орчих байх гэж бодож байна. Тийм учраас DeRozan-тэйгээ дахиад нэг дайрч үзэж магадгүй л байх гэж хувьдаа бодоод байгаа. Тийм учраас магадлалын хувьд бол сайн өмнөх 8-аас бол нэлээд бага байх гэж харж байна. Гэхдээ DeMar DeRozan явах юм бол одоо Derek White-ийн минут бол үнэхээр их өснө. Тэгээ Derek White өнөөдөр урт хугацааны гэмтлээс иргэн ирж бас дажгүй тоглосон байгаа. Тэгэхээр ер нь яг DeMar DeRozan-гүй байсан ч гэсэн Derek White бол гоё байгаа. Гоё байх. Тэгээ тийм учраас Derek White-ийг ер нь заавал аваарай гэж хэлмээр байна. Тэгээ DeRozan явсан яваагүй. За дараад нь бол мэдээж одоо хамгийн гол яригдж байгаа нэг 8 байгаа. Bradley Beal-ийн 8 байгаа. Тэгээд Bradley Beal бол хүмүүс бол ер нь явчихна гэж хараад байгаа. Би бол одоо энэ үйлрэлдээ орог явахгүй байх гэж хараад байгаа. Яг гэх юм бол яг мэдээж Bradley Beal-ийн нөхцөл байдал бол үнэхээр хэцүү байгаа тий. Тэр бол үнэхээр сэтгэл шимширмээр гэдэг лөө тий. Эсвэл хэцүү харагдаж байгаа. Ганцаараа л байгаа. Гэхдээ ер нь Bradley Beal одоо Washington Wizards гэдэг багтай дээрэс нь одоо Вашингтоны удирдлагуудад тий Вашингтоны багийн нөхцөл байдал бол дуртай байгаа гэдэг байгаа. Тийм учраас явахгүй эндээ одоо жаргалтай байна гэл ер нь бол байгаад байгаа. Тэгээд тэр нь бол нэлээд өөрчлөгдөг байгаа. Тийм учраас хэрвээ одоо Bradley Beal өөрөө би солигдмоор байна гэхгүй л бол Вашингтон Wizards бол түүнийг солихгүй тодорхой. Тийм учраас одоогоор бол Bradley Beal тийм нөхцөл байдал бол байхгүй юм шиг байна. Тийм учраас ер нь бол магадлал бол багтаа гэж харагдана. За тэгээд хэрвээ мэдээж одоо Bradley Beal солигдчих юм бол те маш олон тоглогчид мэдээж хурж ирнэ. Тэгээд дээрэс нь одоо Westbrook-ийн гол одоо fantasy value бол нэлээд өссөн тодорхой гэж одоо бодож байна. За тэгээд олон тоглогч их учраас яг хэнийг гэж одоо нэрлэмээргүй байна. Ер нь бол магадлал бол нэлээд бага бахаа гэж хувьдаа бодоод байна. За тэгээд эхний хэсэг маань энэ үрээд өндөрлөж байна. Иймэрдүү мэдээллүүдийг өнөөдөр бэлтгэлээ. За тэгээд таалагдсан байх гэж найдаж байна. За тэгээд мэдээж 2 дугаар хэсгээрээ эх 7 хоногийн fantasy таамаглалыг хүргэдэг байгаа. За эх 7 хоногийн хувьд болохоор маш олон тоглолттой бас нэг гоё 7 хоногоос болж өнгөрөх нь. За 22 баг 4 тоглолттой, 8 баг 3 тоглолттой, 2 тоглолттой багууд бол байхгүй юм байна. За тэгэхээр ер нь бол ихэнх багууд 4 тоглолттой үе нэлээд олон тоглолт хийх хуваартай юм байна. За 3 тоглолттой 8 багуудыг танилцуулах юм бол Brooklyn Nets, Denver Nuggets, Golden State Warriors, Lakers, Magic, 76ers, Spurs, Raptors гэдэг 8 баг байгаа юм байна. За тэгэхээр эдгээр 8 багийн тоглогчдоос бусад 22 багийн тоглогчд бол 4 тоглолтыг хийх хуваартай байгаа учраас бусад багуудаас одоо хогноос авуулаас нэлээд зүгээр байна гэж одоо хэлмээр байна. За тэгээд эх 7 хоногийн хоороодыг танилцуулахад бол 1-р өдөр 10 тоглолттой, 2-р өдөр 6 тоглолттой, 3-р өдөр 10 тоглолттой, 4-р өдөр 5 тоглолттой, 5-р өдөр 9 тоглолттой, хагасаа өдөр 11 тоглолттой, бүтэнсээ өдөр 5 тоглолттой гэсэн ийм одоо хуваар байгаа юм байна. Тэгэхээр 1-р, 3-р хагасаа гэдэг одоо өдрүүд бол нэлээд олон тоглолттой high volume days гэж ярьдаг. Энэ болохоор мэдээж олон тоглолттой учраас таны одоо багаас чинь тоглогч илүү гарахтай. Одоо сэлгэн сууж таарах магадлал нэлээд өндөрч ирдэг. Тийм учраас эртнээс багаа ингээ ажиглаад илүү гарч байгаа өдөр байх юм бол low volume days-тэй өдөр буюу одоо цөөн тоглолт их өдрүүдийн багуудаас тамирч авах юм бол таны одоо хүн чи одоо суух магадлал байхгүй болно гэсэн үг л дээ. За тэгээ back to back буюу дараалсан тоглолттой өдрүүдийг танилцуулъя. За 1-ээс 2 дахь болохоор Detroit, Memphis, Portland гэсэн юм байгаа юм байна. За тэгээд 2-аас 3 дахь болохоор Boston, Indiana, Clippers, Washington гэдэг дөрвөн баг байгаа юм байна. Тэгэхээр мэдээж одоо Westbrook бол нэгэнд нь амрах бах те. Kawhi бол амрахгүй гэдэг хэлсэн. Гэхдээ мэдхгүй одоо амарч бас магадгүй л. 3-аас 4 дахь болохоор Atlanta, Dallas, Houston, Philly гэдэг багууд байгаа юм байна. Тэгэхээр Joel Embiid бол нэгэнд нь баг амрах бах. Porzingis бас нэгэнд нь амарч магадгүй гэж одоо бодож байна. За 4-ээс 5 дахь бол тоглолт бол байхгүй юм байна. За 5-аас хагасанд болохоор Brooklyn, Chicago, Cleveland, Detroit, Milwaukee, Minnesota, Pelicans, OKC, Orlando, Toronto гэдэг олон баг байгаа юм байна. За тэгэхээр мэдээж KD бас нэгэнд нь амарч магадгүй, Rose амарч магадгүй, Horford амарч магадгүй гэдэг ч юм уу ийм одоо нөхцөл байдал бол байгаа юм байна. За тэгэхээр хагасанаас бүтэн зөнд болохоор New York, Sacramento гэдэг хоёр баг байгаа юм байна. За
нэг ийм одоо back to back хоёр бол байгаа юм байна. За эх 7 хоногт сайн тоглох waiver буюу хогноос авал зөхөх 5 тоглолтыг танилцуулдаг байгаа. За тэгээд эдгээр 5 тоглолтыг болохоор яхаа эзэмшигчдийн 50%-аас доош эзэмшиж байгаа буюу одоо тийм их хүн эзэмшихгүй байгаа тоглогчдыг онцолдог байгаа. Таны лигт чинь таны одоо хог дээр чинь байх боломжтой гэж бодсон. Тэгтээ сайн тоглож магадгүй ийм одоо 5 тоглолтыг онцолдог байгаа. За эхний тоглолчоор болохоор мэдээж Portland Trail Blazers багийн хамгаалагч Gary Trent Jr-ыг онцолсон байгаа. Түүнийг одоогоор яхаа эзэмшигчдийн 29% нь эзэмшиж байгаа юм байна. Portland-ийн хувьд болохоор 4 тоглолтыг хууртай байгаа. За мэдээж одоо CJ McCollum-ийн хувьд бол удаан хугацааны бас гэмтэлтэй байгаа. Тийм учраас түүний одоо эзэгүүд Gary Trent Jr бол үнэхээр сайн тоглож байгаа. Тэгээд маш олон минутыг өнгөрүүлж байгаа. 30 хэдэн минутыг өнгөрүүлж байгаа. Тэгээд түүнийг одоо байхгүй эзэгүүд түүний одоо үзүүлэлтийг харах юм бол 18.7 оноо 4.73 шидэл 48.8% давталж тэгээд 33 минутыг өнгөрүүлсэн гэсэн ийм одоо үнэхээр сайн стат байна. Тийм учраас за тийм болохоор ер нь хэрвээ та одоо оноо 3 шидэлт товтлооны хэрэгтэй байх юм бол түүнийг бол заавал аваарай гэж зөвлөж байна. За тэгээд Gary Trent Jr бол одоо яг н hot байгаа дээр авах юм бол бас нэг хэсэг ингээд алдахгүй шидэд байгаар бас л алддаггүй юм одоо streaking shooter. Тийм учраас түүнийг бас нэлээд hot байгаа дээр нь аваад ашиглаарай гэж хэлмээр байна. За хоёрт нь болохоор бас нэгэн одоо hot байгаа шидэгчийг онцолж байна. Энэ нь болохоор Detroit Business багийн хамгаалагч Wayne Ellington онцлоо. За одоогоор түүнийг яхаа эзэмшигчдийн 47 он эзэмшиж байгаа юм байна. Мэдээж 7 хоногийн хувьд бизнесийн хувьд болохоор 4 тоглолтыг хууртай байгаа. За Wayne Ellington бол үнэхээр сайн байгаа. Сүүлийн 2-7 хоногийн хугацаанд. Тэгээд мэдээж гараанд гарч байгаа. 30-аас дээш минутыг өнгөрүүлж байгаа. Тэгээд үнэхээр сайн байгаа. За тэгээд түүний сүүлийн 7 тоглолтын статыг харах юм бол 18.9 оноо 5.3-аас оруулсан гэдэг ийм одоо айхтар үзүүлэлт байгаа. Тэгэхээр та оноо 3 шидэлт 2 хэрэгтэй байх юм бол түүнийг одоо аваад ашиглах юм бол ялангуяа одоо 3 шидэлтийн одоо категорид бол таныг бол хожуулах магадлал маш өндөр болно гэсэн ийм одоо мундаг шидэгчийг онцолж байна. За тэгээд Wayne Ellington бол үнэхээр сайн байгаа. Бас нэг юм hot байгаа те. Шидэгчийг ашиглах юм бол бас нэлээ сайн үзүүлэх байхаа гэж бодож байна. Гэхдээ ер нь Wayne Ellington өнөөдрийн тоглолт их муу тоглолцсон байлээ. Харин түүний өмнөх 7 тоглолт бол үнэхээр сайн байсан. Гэхдээ өнөөдөр муу тоглолоо гэд тэгж их муудна гэж бодохгүй байгаа. Тийм учраас 3 шидэлт оноо хэрэгтэй байх юм бол түүнийг заавал аваарай гэж хэлмээр байна. За 3-т нь болохоор Utah Jazz багийн довтлогч Joe Ingles-ийг онцлсан байгаа. Түүнийг одоогоор яхаа эзэмшигчдийн 37 он эзэмшиж байгаа юм байна. За мэдээж Joe Ingles гэмтлээс иргэн ирээд үнэхээр сайн тоглож байгаа. Дээрээс нь Donovan Mitchell баг зэрэг гэмтэлтэй байгаа. Тэгэхээр Mitchell-ийн эзэгүүд бол гараанд гарч байгаа. Үнэхээр сайн байгаа. Тэгээд түүний хувьд бол мэдээж 3 шидэлт оноо, ассист 3-ыг бол үнэхээр сайн өгдөг. Ялангуяа 3 шидэлт ассистыг бол үнэхээр сайн өгдөг амарч байна. Тэгэхээр та ассист 3 шидэлт хэрэгтэй байх юм бол түүнийг бас аваарай гэж хэлмээр байна. Магадгүй одоо Donovan Mitchell-ийн гэмтэл бас хэдэн тоглолтыг өнчих юм бол Joe Ingles бол үнэхээр сайн тоглолт нь тодорхой хаа гэж бодож байна. Тэгээд Utah Jazz баг бол үнэхээр сайн байгаа. Donovan Mitchell-ийн хэрэггүй л хожоод байгаа. Тийм учраас Donovan Mitchell-ийг тэгж хурдан одоо авчрах гэж яарахгүй хаа гэж бодож байна. За мэдээж Utah Jazz баг 4 тоглолтыг хууртай байгаа. 7 хоногт. За дөрөвт нь болохоор Charlotte Hornets багийн төвийн тоглогч Cody Zeller-ыг онцлсан байгаа. Түүнийг одоогоор яхаа эзэмшигчдийн 24% эзэмшиж байгаа юм байна. За мэдээж 4 тоглолтыг хууртай байгаа. За Cody Zeller-ыг онцлсан шалтгаан бол үнэхээр нөгөө гэмтлээс иргэн ирээд үнэхээр сайн тоглож байгаа. Тэгээд эхний хэдэн тоглолтондоо нэг 10 минут 20 минут тоглоодсон бол сүүлийн 3 тоглолтондоо 30-аас дээш минутыг тоглосон. Тэгээд үнэхээр сайн байгаа. Самбар бол үнэхээр сайн авч байгаа. Түүний бас нэг чадвар нь бол мэдээж ассист хайдаг. Тийм учраас ассист, ребаунд хэрэгтэй те. Тэгээд ганц хоёр блок хэрэгтэй, 10 оноо хэрэгтэй хүн байх юм бол түүнийг бол заавал аваад ашиглаарай гэж хэлмээр байна. Тэгээд үнэхээр сайн байж байгаа. Ер нь бол нэлээд хямдхан ийм гоё төвийн тоглогч бол байгаа шүү гэж та хэлмээр байна. Тэгэхээр ер нь 24 эзэмшиж байгаа гэхээр ер нь ихэнх лигүүд бол түүнийг хог дээр бол байгаа бах. Тийм учраас хэрвээ та одоо төвийн тоглогч хэрэгтэй, самбар ассист хэрэгтэй хүмүүс байх юм бол Cody Zeller-ийг бас ашиглаарай гэж хэлмээр байна. За хамгийн сүүлд буюу 5 дугаар байранд болохоор Chicago Bulls багийн довтлогч Thaddeus Young-ыг онцлсан байгаа. Түүнийг одоогоор яхаа эзэмшигчдийн 19% эзэмшиж байна. За мэдээж 4 тоглолтыг хууртай байгаа. За өмнөх хэсгэрээ ярьсанчлан Wendell Carter-ийн гэмтэл бол
түүнд бол үнэхээр боломжийг өгж байгаа. Тэгээд үнэхээр сайн тоглож байгаа. Өнөөдөр ихэд 8 оноо 11 самбар 11 ассист гэдэг үнэхээр бараг трипл даблыг хийсэн байсан. Тийм учраас түүний гол стат бол мэдээж нэг 10 оноо 10 самбар бол зоолттой авах гэж хөвдө бодож байна. Дээрээс нэг 5 дамжуулт те. Түүний хувьд бас нэлээд хүмүүсийн мэдгүй юм болохоор мэдээж ассист хайдаг. Тийм учраас ассист оноо ребаунд тэгээд ганц блок хэрэгтэй хүн байх юм бол түүнийг бол заавал аваарай гэж хэлмээр байна. Түүний хувьд бол үнэхээр гоё сонголт болж чадах байхаа гэж бодож байна. Wendell Carter гэртэл. За тэгээд энэ 7 өдрийн дугаар нэг иймэрдүү байла. Та бүхэнд бас таалагдсан байх гэж найдаж байна. Аль болох хэрэгтэй мэдээллүүдийг бас оруулахыг хичээж байгаа. За тэгээд та бүхэн одоо сонсож байгаа платформуд дээрээсээ подкастинг маань дэмжиж өгөөрэй. За тэгээд рейтинг өгдөг хэсэг дээрээс нь ялангуяа одоо Apple Podcast-аас манай сонсогч нар нэлээд их сонсдог. Тийм учраас Apple Podcast-аас сонсож байгаа бол та 5 одоор рейтинг өгдөг байгаа. Тэгэхээр түүнийг бас 5 одоор рейтинг өгж дэмжээрэй. За тэгээд мэдээж YouTube дээр subscribe дараагүй байх юм бол subscribe дараарай. За тэгээд Facebook page дээр минь лайк дараарай. Өдөр тутмын юм мэдээллүүдийг цаг алдалгүй шуурхаа үргээд явнаа. За тэгээд энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Дараа 7 өдрийн дугаараа уулзлаа дөрөвтэй. Peace out.